хүчгээ дэлгэж ин да гэдэг шиг юм болж байна да. За энэ эрдсэнд орсон ороогүй гэдэг баахан гişүүдийг доромжлоод байна. Энэ одоо бас болохгүй шүү дээ та нар. Энд чинь яхаараа дийлэх олох нь ирэхгүй байхад яагаад ирдгүй юм гэдэг талаас нь харж болдгоо юм. Энд чинь бид нар ч бас өөрсдөө үзэл бодолтой бас хуулиа биелүүлчихийгээ сууж байгаа болсоо ч дээ. Энэ үндсэн хуулийн дээр энэ засгийн газрын чинь огцруулъя гэдэг дээр дэмжин дэмжихгүй гэдэг санал хураах юм байл. Би бол тэгж хараалгаа. Тэгээ энийг иргэдэд нэг ойлгомжтой хэлчихгүй тойруулаад янз янзаар худлаа яриад ингээд хачи юм яриад их юм. Би одоо энэ сууж байгаа энэ Зандан шатар дарга амар ойсгалан даргатай энэ хувийн болон албан ажлын талаар ямар ч асуудалгүй харьцаатай байдаг. Гэдгийг ч одоо уул нь үндсэн хуулиа дагаа явчих гэхээр хурал даргалагч гэдэг хүн чинь бас их чухал хүн байт юм байна. Булган туяа дарга бол өчигдөр их муухай харагдлаа одоо шүнжэнгөө л муухай харагдлаа. Нэг айлын 2-3 настай ирэх охин дэлгүүрт орчоод би заавал энийг аавна гэд хижлээ өвчдөг шиг л юм харагдаад байна. Энд чинь дийлийнх нь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэдэг талаас нь та нар яагаад харддаггүй. Тэгээд ардын нам ч өөрөө 68 гишүүнтэй нэрцээ бүрдүүлээд ингээ явчих бүрэн боломжтой байж бусад намууд руу яасан муухай дэрдэ. Бусад намын гишүүд одоо энэ олол ойж байгаа нарчилсан намынхаа хэл хөлгүүд. Одоо миний нэр ч бас дуулдаал юм лээ. Манай хоёр гишүүн зайлвал гадаад томилттой явж байгаа наараа орцсон байсан. Тэгж болохгүй шүү дээ та нар. Тэгээ нэг хоёр талын бас нэг харилцсан саналуудыг бас нэг сонсчмоор санагдаад байна. Тэр амнаттай холбоотой асуудлыг энэ эрд соёлын яамныхын сайд нь хариулмаар ах юм. Цалин нэмж болохгүй талаар нь сангийн яам нь хариулмаар ах юм. Би одоо асууж байгаа шүү. Тэг ер нь бол би одоо нэг 200% битсэн барьсан хуульч гişүүд интерес бол жоохон бас урам хугарчлаа. Энэ үндсэн хуулиа яаж тайлбарлах гэдэг. Бидний энэ өнөөдөр яригадаад байгаа юм чинь үндсэн хуулийн цэц дээр очиод унчвал яах гэж байгаа юм. Яах юм. Өнөөдөр огцруулчин дараа нь яах юм. Буруу байнаа буцаагаад тавих юм. Энийг одоо хэн хариулах юм. Тэгээ үндсэн хуулийг бид нар тайлбарлахгүй цэц тайлбарлана гэсэн юм сони юм яриад байгаа юм. Өчигдөр одоо энэ буу мочор гişүн бүр аргаа ороод ярьж ийл нь шүү дээ. Гэхдээ энэ улаан гэрэл асчаад байхад ор гэдэг юм одоо тэгэхэр чинь би одоо орох юм уу орохгүй байх юм уу та нар юу гэж бодож байна гэдэг юм. Гэхдээ чи урд улаан гэрэл асчаад байна л гэсэн юм шиг надад бол санагдаад байх юм. Тэгээ энийг нэг айтайхан шиг шийдчих болохгүй юм уу? За ерөнхий сайд хариулъя. За Батул гишүүний асуултанд хариулъя. Маш чухал асуулт байна. Би бас энэ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас голох их баригчдын нэгээр ажилласны хувьд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт бол засгийн газрын доктортой байдлыг хангахын тулд оруулсан. Засгийн газрын дундаж нас 1.4 жил байна. Энэ процесс нь тодорхойгүйгээс болоод янз бүрийн зөрчил гарч ирсэн байна. Ийм учраас процессыг нь тодорхой хуульчилж Улсын их хурлын нийт гишүүдийн 4/1 нь огцруулах санал гаргана. Уг саналыг огцруулах саналыг гэсэн. Уг саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн бол засгийн газрыг огцорсон тооцно гэж цагаан дээр хараар үндсэн хуулийн 43-1-т хуульчилсан. Процессын заажуулсан. Үндсэн хуулинд процесс заадаг тийм жишг байд. Яагаад гэвэл процесс эвдэгдээд ивэл. Яагаад гэвэл засгийн газрын доктортой байдал алдагдаад хулгайтай тэмцэхээр нь ч юм уу аль эсвэл шударга шинжилгээ ажиллагаар нь ч юм уу огцруулаад байдаг хувилдааны юм шинж нартай юм болохоос урьдчилан сэргийл зориуд энэ заалтыг оруулсан. Өмнөх жишгүүд энэ кейсээс хойш өөрчлөгдсөн. Үндсэн хуулиуд нэмэлт өөрчлөлт авах хэрэгтэй. 23 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон. 126 гишүүнтэй болсон учраас тэр 76 гишүүнтэй байх үеийн дэг тэр 21 онд хөрөлцөх дарга дээр жишээд байгаа дэг улсын их хурлын тухай хууль бүгд өөрчлөгдсөн. Энэ шинэ парламентын шинэ уур амьсгалтай мэтгэлцээний талбар байгаасаа гэж бодож бид нар энэ дэгийн тухай хууль их хурлын тухай хуулиа өөрчилсөн. Энэ хамгийн сүүлийн хурлын дэг хуулиар заах ёстой. Дэгийн тухай хуулийн 101-ийн 4-т яг энэ процессор нь заасан байгаа. Засгийн газрын ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн бол огцорсон тооцноо. Тэр үтгэл төрийн байгуулалтын байнгын ороогоор тэр тогтоодын төсөл хилцэгдэх ёстой.
хилцэгдээгүй одоо орж ирсэн үндсэн хуулийн зөрчилтэй. Ийм олон асуудлууд гарсан учраас улсын их хурлын гишүүд үндсэн хууль зөрчсөн асуудлаар чуулганы хуралдаанд орохгүй байж болно гэсэн эрхийнхаа дагуу ороогүй юм байна. Энийгээ залруулаач гэсэн шаардлага тавьсан гэж бид ойлгосон. Тэгтэл тэр шаардлага тавиад үндсэн хуулиар олгогдсон ард түмний төлөөлөгчийн хувьд эрхээ эдэлж байхын төлөө яллаж одоо энэ шүүх танхим биш зарим талаар доромжилж ингэж муудах нь бол үндсэн хууль зөрчсөн алхам болно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид үндсэн хуулиндаа хууль дээдлэх ёсыг л зарчмаа удирдлага болгож ажиллахыг заас. Тийм ч учраас улсын их хурлын гишүүд нийт төр ард түмний эрхшгийг эрхэмлэж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төр ард түмдээ зүтгэн гэсэн агуулгатай тангаргийн үгийг хүртэл оруулсан. Хууль дээдлэх ёсоо баримтлах ёстой. Тэгтэл 76 гишүүнтэй байсан үеийнхээ дэгээр бид нар шийдэж явах ёстой гэдэг чинь өнөөгийн бидний парламентын арчлаа төлөвшүүлэх гэсэн төгөлдрчүүлэх гэсэн бүх өөрчлөлтийн маань амин сүнсийг алдагдуулна шүү дээ. Тэгвэл бид 126 босноо үүсгэж гин гэсэн үг шүү дээ. Яагаад энэ одоо амин сүнс парламентын арчлалаа бэхжүүлж төлөөллийг сайжруулж төлөөллийн арчлаа бэхжүүлэх гэсэн зарчмаас хурах гэдэг юм байна. Энэ чинь буруу практик болно. Ийм учраас энэний төлөө гишүүдийг ялдаг, шүүдэг энэ дэр бол байж болохгүй. Уралдаан даргалагч бол нийт гишүүдэд тэнцвэртэй мэтгэлцэх боломж олгох зорилготой. Ийм ч учраас энэ мэтгэлцээний энэ 1 2 гээд эндрийг хүртэл тавиад бид нар чинь нэг нотлогч нэцаагч тал хүртэл мэтгэлцдэг болоод бид мэтгэлцээд байгаа үстэй тийм ээ. Ингэж ард иргэдийнхаа мэдих эрхийг хангаж айл айл талынх нь мэдээллийг сонсож тэгээд энэ дундаас зөв шийдвэр гаргах нь парламентын мэтгэлцээний үндсэн зарчим юм байна. Өнөөдөр нэг юм гайхаж байгаа нь бол нэг талны 70-аад оныхон бүгдээрээ одоо муу хүмүүс тэгвэл залуучууд нь шинжлэгч айсвал юм мэдэхгүй байгаа юм шиг ийм яриа байж болохгүй. Манай залуучууд сайхан залуучууд би одоо энэ залуучуудын шин санаачлагыг дэмжиж ажиллах. За сайн зориг гишүүн нэмж хариулъя. За Батуулд гишүүнтэй би санал нэг өнөө. Би үндсэн хууль тайлбарлаагүй байхгүй Батуулд гишүүнэ. Үндсэн хуулийг баталсан тэр архив танилцуулга нь энэ байгаа. Энэ ингээ ном болоо хэвлээ гарцсан. Би энийг л яриад байгаа. Редакцийн зөвлөл Лүндэ Жанцангой, Үлзий сайхан одоо цэцэн гишүүн. Танилцуулга бичсэн Гатанбаатар, Товс өрн, Лувсан жав болормаа. Би ерөөс үндсэн хуулийг зохиож тайлбарлаагүй. Юу батлагдсан бэ? Тэрийг нь танилцуулгын та бүгд хэлж өгч байгаа. Энд дэг зөрчигдөх юу ч байхгүй. Өнөөдөр харин Монгол Улсын ерөнхий сайд, нэр бүхий сайд нар цэц рүү халдаж, цэцийг улс төрийн зорилгодоо ашиглаж энэ одоо гараагүй шийдвэр дээр яаж цэцийн маргаа үүсгэж чадж байна? Би ерөөсөө ойлгохгүй байгаа. Ийм шийдвэрийг тухайн үед нэг удаа гарч исэн. Тэгээд амар санаа гэж цэцэн гişүү өөрөө огцорж исэн байхгүй. Зэнк бол дарга үед. За нэг номер баасан доош дарга хүн дээр тайлбар өгөх үү? Сайд нар асуултанд хариулна гэдэг юм. Нэг номерын микрофон. За улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасны дагуу гишүүд асуулт асууж үг хэлэх эрхтэй. За ерөнхий сайд болон за санал гаргасан сайн зориг нарын 54 гишүүн бол асуусан асуултанд хариулах үүрэгтэй. Энэ бол чуулганы хуралдааны дэгийн зарчим байгаа. За Батуулд гишүүн нэмж хариулъя. Асууя. Нөгөө нэг энэчтэй хизээний ч үг гэдгийг тийм нэг алах хүний үгийг сонсч л нэг тийм л юм байдгийм байна лээ уулна. Тэгээ одоо энэ огцрох гээд байгаа сайд нар нь хариулахгүй. Тэгээд шийдвэр гаргах гэдэг нэг юм руу явж байгаа юм байна. За яах вэ болж л байна. Энэ сандаг очрох гишүүнээс нэг юм асууч юу? Болохгүй л үү? Энд чинь яасан нөгөө гар үсэг зурсан гишүүн мөн үү биш үү? Мөн үү? Сандаг очрох гишүүнээ та зурсан уу? За энэ асуудлыг бид нар түрүүчийн 7 хоногт болон шийдчих боломжтой байсан юм аа.
18 цаг болоод ажил тарсан гэд хаацсан 10 хүний асуултыг байхгүй. За завсарлуулсан. Гэтэл өнөөдөр ч одоо өчигдрийн хуралч нь эрдсэн хүрээгүй эхлээгүй хурлыг өнөө өглөө болгоод ингээ одоо өнөөдрийн хуралч яваад байгаа юм уу өчигдрийн хуралч яваад байгаа юм уу энэ ч одоо өчигдөртөө очсон юм шиг юм. Ийм хачи юм яваад энийг та За төрийн байгуулалтын байнгын орооны дарга Сандаа Өчир дарга хариулъя. За манай байнгын ороо яагаад завсарласан бэ гэж асууж ах шиг байна. Манай байнгын ороо үндсэн хууль заасны дагуу нэр бүхий гишүүд ерөнхий сайдыг огцруулах асуудал албан ёсоор өргөн барьсан учраас үндсэн хууль заасан 3 хоногийнх нь хугацаа 3 хоногийнх дараа хэлэлцэж эхлээд 10 хоногт нь хэлж дуусах асуудал төрүүлж байнгын орооныхоо хурлаар оролцож санал дүгнэлтээ гаргах ёстой. Энэ одоо хуулийн дагуу чуулганы хуралдааны дэгийн дагуу байнгын орооны хурлууд явагдсан. Завсарлуулах үндсэн шаардлага 2 удаа завсарлуулсан үнэ. Даваа гарагийн Баасан гарагийн хуралдаан бол 18 цаг дууссан байсан учраас хуралдааныг завсарлуулсан. Энэ нь өөрөө дэгийн тухай хууль дээр хуралдаан дараалагчийн эрхийн хэмжээнд санал хураалтыг товыг тогтоох эрхтэй гэж заасны дагуу хойшлуулсан. Даваа гарагт бол Сандаа Өчир гишүүний микрофоныг нэмж өгье. даваа гарагийн хойшилсан учир шалтгаан Баасан гарагийнхаа эрцээр эхэлсэн боловч хурал 35 минут хүлээгээд нэг намын төлөөлөлд 4-5 хүн ирсэн байсан. Бүхэл бүтэн Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах хэмжээний асуудал ярьж байхад нэг намын 5 хүн сууж агаад 32 гишүүнтэй байнгын хорооноос 5 хүн сууж агаад тэгээ тавуулаа санал хураагаад шийдэж болохгүй юм аа. Байнгын орооны даргын нэг үүрэг бол байнгын орооныхоо гишүүдийн оролцоог хангаж, намуудын төлөөллийг хангаж, тэнцвэртэй байх үүднээс ийм байдлаар хуралж явж болохгүй. Эрцээ бүрдүүлээ гэдэг үүднээс нэг даваа гарагийн хуралдааныг хойшлуулсан, эрхийн хүрээнд хойшлуулсан. Ингээд өчигдөр 3 дахь удаагийн хурал хуулийн дагуу хугацаанд эхэлж асуудлаа шийдээд явсан. Энд ямар нэг дэг зөрчсөн асуудал байхгүй. За Батуулт гишүүн нэмж тодруулъя. за одоо энэ сүүлчийн асуух минут учраас юу түрүү хэлчихье. Би одоо энэ та нар дундаас нэг ч хүнтэй хамтарсан компани ч байхгүй, бүлдэгдүүлэх хэрэг чигээгүй юм байгаа шүү. Тийм учраас надад үгүй хэлэхэд их амар байна. Тэгээ би одоо бол бас нэг эдийн засгийн сургуульд төгссөн нэг эдийн засаг хальт ойлгодог гэж өөрийгөө бодоод идэв. Тэгээд энэ ерөнхий сайдаас нэг юм асуучмаар байна. Гэхдээ 3-4 сарын дотор улсын хэмжээнд нийт одоо төрийн албаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлээд эдийн засгийг спидлаваа явуучих тийм бодлого гаргах боломж байд юм ер нь. Ч одоо би энэ засгийн газар ч одоо 4 сар л болж одоо нэг 4 сар болох гэж байна үлээ гэж бодоод байгаа. Одоо мэдэхгүй тэр сайд нь хэвээрээ өд юм үгүй өд юм мэдгүй. Нэг ийм л асуучмаар санагдаад байгаа. За ерөнхий сайд хариулъя. За 30 жил шийдэж чадаагүй асуудлыг 3-4 сарын дотор шийдчихин ч гэж байх уу? Тэр тусмаа гадаад нөхцөл байдал хүнд нүүрсний үн манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үн 2 дахин буурсан. Инфляц өсснөөс ард иргэдийн амьдрал хүндэрсэн. Өндөр инфляцаас болоод зээлийн хүү өндөртэй төсвийн алдагдал үлэмж нэмэгдсэн ийм нөхцөлд тэгээд төсвийн орлого нь 3.3 их найдаар тасарч байхад яа зардлаа нэмэгдүүлэх вэ? Харин нийт ард иргэдийн татврын ачааллыг бууруулад одоо татврын дарамтыг бууруулад эдийн засгийн эр шинжил хийх ийм бодлогыг танилцуулсан. Харин чинь эр шинжил шинэ итгэл иргэдэд төрж эр шинжил хийх 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулсан. Харамсалтай энэ нэг цаг хугацааны зөрүү гарсан. 9 сарын 1-нд төсөв Ерөнхий сайд нэмж 1 минут. 9 сарын 1-нд төсөв өргөн барьдаг. Харин 10 сарын 31-нд 5 жилийн үндсэн чиглэлийн өргөн барьдаг ийм зүрхтэй.
зүүн жилийн төлөвлөгөө 5 жилийн үндсэн чиглэлээ урьдчилж батлаад түүндээ нийцүүлж төсвөө боловсруулж өргөн барьдаг бах хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн зарчим алдагдсан зөрчсөн бил. Энэ хүрээнд эдийн засгийн бүтцээ өөрчлөх, энэ үр дүнгуудыг сайжруулах, эр шинжилгээг урт хугацааны төлөвлөгөө танилцуулах боломжгүй болсон байна. Ер нь бол бид итгэлтэй байгаа. Энэ чигээ бариад өгчих юм бол Монгол улсын эдийн засаг сэргэн хөгжин 5 жил дотор хийж чадаагүй бид 5 сарын дотор бол хийж чадна гэдэгт итгэж байгаа. Үүний тулд өнөөдрийн шинжилт өөрчлөлтүүд төсвийн реформыг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. Татварын реформыг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. Засаглалын реформыг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. Төсвөө тамж затагслын шинжил хийж байна. Энэ авилга улгаатай хийх тэмцлийг бодиттой болох хэрэгтэй байна. Энэ зохис шинжил За хуралдаан дараалагчийн хувьд хуралдааны дэгийг бас сахиулах үүрэгтэй байгаа. Тэм учраас өнөөдөр улсын хурлын та бидний өнөөдрийн мөрдөж байгаа улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Монгол улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хилцсэн. Эсвэл Монгол улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам өвслийн бүлэг гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан байна. За дээрэс нэмээд улсын хурлын чуулганы хуралдаанд оролцох нь улсын хурлын гишүүдийн бидний үүрэг. Энэ бол эрх хөл биш. Цөөнхийн төлөөлөл арай илүү давуу эрхтэйгээр дуртай үед таалаараа орж ирж оролцдог зүйл байхгүй. Монгол улсын чуулганы хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгч өөрийн таалаараа оролцдог. Цөөнхийн төлөөлөл нь таалаараа оролцсон. Олонх нь харин заавалсах үүрэгтэй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ нөгөө талдаа одоо таны хэлж байгаа саналыг би бас ойлгож байна. Улсын хурлын өнөөдөр одоо Монгол Ардын намын бүлэг ийм олуулаа явж ирцээ бүрдүүлсэнгүй гэдэг утгаар хэлж ах шиг байна. Гэхдээ нийт ард түмэн биднийг аль алиныг нь л чуулганы хуралдаанд сууж дуу хоолойгоо болог гэсэн үднээс дэгээ сахиулахыг шаардах нь бас нөгөө талдаа миний үүрэг юм аа. Энэ дэгийг сахиулахгүй бол би эсэргээрээ бас нөгөө талдаа асуудалтай. Тийм учраас эрдсэндээ ор хуралдаа суу цаг хугацаатай асуудлыг хэлцээ. Үндсэн хуулиар энэ цагтай юмаа гэж би та бүгдэд удаа дараа л одоо энэ дээрээс сануулсан юм аа. За улсын хурлын гишүүдээ одоо нэг гишүүний асуулт аваад тэгээд санал хураалт руу орох цаг болчлоо. 12 цаг 30 минутаас санал хураалтыг явуулахаар төрийн улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу 12 цаг 30 минутаас санал хураалахаар тохирсон. За улсын хурлын гишүүн Ардс намын дарга Цогтгорол дарга. За энэ өдрүүдэд Монголын төр